Тэгэхээр СОП-ийн төвшөнд, цэцэрлэгийн төвшөнд бид яг ямар шийдлүүд байна вэ? Ерөнхий боловс сургуулийн төвшөнд ямар шийдлүүд байна? Ихтэй сургуулиудын төвшөнд ямар шийдлүүд байна вэ гэдэг нэг ийм гурван боловс сургуулийн төвшингийн хэлбэрээр бас тодорхой судалгаанууд эхлүүлсэн. За ингээд үндсэндээ эхэлж байгаа бодиттой ажил бол энэ жилийн шинэ хичээлийн жилээс эхлээд бид нэр энэ СОП-ийн цэцэрлэгийн 25 цэцэрлэг дээр ээлжийн багш ажиллах өглөө эрт цэцэрлэг эхлэх, орой бас цэцэрлэг авах ийм зохицуултуудыг хийж үзье. Ер нь нийслэлийн тэг зохицолттой байгаа таны очиж үзсэн тэр цэцэрлэгээс авахулаад нийт 25 цэцэрлэг дээр 60 ээлжийн багш ажиллуулад нэг үзье. Энэ бол тодорхой үр дүнд хүрэх болов гэсэн нэг энэ богино хугацааны шийдэл. За хоёрдугаарт нь бол энэтэй уялдуулж мэдээж цэцэрлэг сургуулийн эхлэх тарах цагийн хуурийн асуудлуудыг бас их зөв зохицуулах хэрэгтэй гэж ойлгож байгаа. За дунд хугацаанд бол ер нь энэ байгууллагын цэцэрлэгүүдийг бид нэр их дэмжих хэрэгтэй юм байна. Байгууллагад иргэдэд цэцэрлэг байгуулах энэ асуудал бол их бага зардлаар их том асуудлуудыг шийдэх юм шийдлүүд нь байх юм байна гэж харж байгаа. За дунд хугацаанд шийдэх хамгийн том шийдэл бол мэдээж хөрөнгө оруулалт шаардлагадна. Гэлээ гэхдээ яг энэ гэр хороолол за томоохон олноор баригдаж байгаа энэ том хорооллуудын дунд бол бид нар хоёр шийдэл байна. Гэр хороол дээр бол бид нар тэр хүрээ өргөө цэцэрлэг гээд хоёр айлын газруудыг аваад дөрвөн айлын газруудыг аваад цэцэрлэг баг сургуулиудтай хамт шийдэх нэг ийм шийдлүүд байна. За хорооллуудын төвшөнд бол олноор баригдаж байгаа хорооллуудын төвшөнд бол нэг давхрын хорон сууцуудыг бол бид нар цэцэрлэг баг сургуулийн хэлбэрээр ажиллуулах нэг ийм цэцэрлэг баг сургуулийнхаа стандартыг яг хороолол гэр хороолол томоохон хороолуудтай бас уялдуулсан юм уян хатны стандартуудаа бид нар шинжлэх гэж бас судалгаанууд хийгдэж байна. Тэгээд энэ бас шинжилгүүдийг хийх нь бас илүү үр дүнтэй байх болов гэсэн нэг юм бодол байгаа. За өөр нэг асуудал бол энэ цэцэрлэг дээр яах юм би бас сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ ерөнхий боловс сургуулийн сургуулиуд дээр ингээд сургуулийн автобусыг ажилуулах энэ шийдлүүд бас байгаа. Тодорхой бас үр дүн гарсан юм юу байгаа юм билээ. Тэгээд хэрв сургууль бүхэн ингээд автобус компаниудтай гэрээ хийгээд ингээд сургуулиудын автобусууд ажиллаж эхлэх юм бол хичээлийнхаа хоёртой уялдуулж энд бас тодорхой үр дүн гарах юм болцоонууд нь байгаа болов гэсэн ийм юу гарч байгаа. За өөр нэг богино хугацаанд үр дүнд хүрж болох нэг шийдэл бол энэ сургуулиудын хэв шинжүүдийг өөрчлөх асуудал байна. Сургуулиудын хэв шинжүүдийг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийслэлээр өнөөдөр хамгийн их ачаалттай байдаг, хамгийн олон хүүхэдтэй байдаг төрийн өмчийн 10 сургууль байна. 5000-аас дээш хүүхэдтэй 10 сургууль байна. Энэ нөгөө нэгдүгээр сургууль, нөгөө 18, нөгөө 23 гэдэг ингээд ийм тэг Кембрижийн 3 сургуультай гэдэг ингээд төрийн өмчийн маш их том зөвхөн нэгдүгээр сургууль гэхэд л маш их том ачаалал төгжрөл үүсгдэг нэг банкгийн хүүхдүүдэд өргөжирж орой авахд маш их төгжрөл үүсгдэг юм. Тийм учраас бол ингээд цаашдаа бид нар яг энэ төгжрөл үүсгэж байгаа тэрцэн маань төрийн өмчийн 10 сургуулиуд дээр бага сургуулиудын 1-5 дугаар ангийн бол ойролцоо ачаалал багтаа сургуулиудаа нэгтгэж ганц бага сургууль хэлбэрээр дагнж ажиллах нэг юм хэлбэр. За дунд сургуулиуд байгаа, дунд анги байгаа. За ахлах ангиудыг бол бид нар илүү энэ ихтэй сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, коллежүүдтэй энэ төрөлдсөн ахлах сургууль болгож лицей сургуулигаар энэ хэв шинжүүдийг өөрчлөх юм бол бас нэлээд төвчрөл шийдэх богино хугацаанд үр дүн гарах юм боломжууд байх болоод гэж бодож байгаа. Нэгдүгээр сургууль баг сургууль болно гэсэн үг. 1-5 дугаар анги. Тэр нь бол ойролцоо ачаал багтаа байгаа. Тэр энэ ойролцоо сургуулиуд байгаа, ачаал багтаа сургуулиуд байгаа. Энэ нь бол ингээд бага сургууль, дунд сургуулийнхаа цогцлбор сургуулиараа хөгжүүлж явах нэг ийм боломжууд нь бас байгаад байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэгээ цаашдаа бид нар энэ хамран сургах тойрог гэдэг дээр бас богино олон дунд хугацаанд бас тодорхой шийдлүүд гарвал үр дүнд хүрэх юм болцоонууд байгаа болов уу гэж бодож байна. За ихтэй сургуулиуд дээр бид нар бас энэ цагийн хуурийг өөрчилж үзье гэдэг ийм хувилбаруудыг бас судалж байна.